За сайн байцгаана уу. Өнөөдрийнхээ бичлэгээ би та нарт гэртээ жижиг евэн хийх аргыг бол заажгийг. За энэ евэн маань одоо бол 20 ширхэг евэн хийхээр би бол бэлтжээ. Энд 180 г сахар авсан, бор сахарыг авсан, 2 ширхэг өндөг хийлээ. За 2 ширхэг өндгийг хийсэн байгаа. За энэ дээр 4 халбах хоолны ийм халбахаар 4 халбах сүү хий. 1 2 4 халбах сүү хийсэн. За зөгийн бал хий. За зөгийн бал маань бол 40 г зөгийн бал орно. За би энийг баримжаагаар хийчихье. Гэт 1 За баримжаагаар энэ халбаг маань бол 15-20 г-ийн за нэг жоохон нэмээд хийчих. За ингээд за энэ зургаараа бол гурилаа зурна штэ. Тийм учраас за энэ дээр нэг жоохон сод нэг 2 чимхийг хийчих. 2 чимх хэрэг жоохон сод хийчих. Сод маань бас жоохон хөөлгөө төвсгөр болгоод хамтын бас засна. За ингээд энийг сайхан утгаад хөөсөртлөн сайхан утгаад жигт утгач. За утгагч машинаар утгасан ч болно. Би бол яг ингээд сэрэгээр утгаа сурчихсан учраас шууд сэрэгээр ингээд утгаж байна. За ингээд сайхан хөөсрүүлээд сайхан жигтгэн болгоод за ингээд одоо энийг бэлэн болгоод ингээд одоо тавьчихнаа. За ингээд энэ дээрээс гурилаа хэрхэн зурх тухай бол хэлж өгье. За гурил маань ингээд би 660 г гурилыг бол авсан. 210 г цэвэр цэцгийн тос ингээд авсан байна. За энийг эхлээд бол хооронд нь сайхан багсарч нийтгээд тэгээ багсраад ингээд сайхан бац чинь энийг бас машинаар хийж болно. Би бол зүрх гараар хийж байгаа. Сайхан багсарчгаад тэгээд нөгөө төрөөжийнхаа өндөгтэй сахартай хольсон холимгоо хийгээд зуурчихнаа. Ингээд багсарчээ. За одоо зурх шингэн маань өндөгтэй шингэн маань бол ийм болсон жоохон хөөсрөөд ингэ байсан байна. Гурилаа тостойгоо багсарчлаа. За одоо энэ хоёрыг холиод сайхан зурчих. Сайхан цэвэрлээд ингээд.
нэг машинаар ч зуурсан болно дөө. Би бол гараараа зурах дуртай. Ягаад гэвэл гар маань хөдлөөд бас өнөр энэ аваад ингээ таатай байдаг. Бас юм хийж байгаа мэдрэмж төрөд дуртай байдаг учраас ингээ гараараа би зурж байгаа. За ингээд зурсан зурм өгөөнүүд бэлэн болчлоо. За энийгээ бол сайхан хүнсний гэлгарууданд хийгээд хөргөгчин дотроо 30 минут тавина. За ингээд боллоо. За одоо ямгийнхаа шанцыг хийн 260 г энэ жимс асаатын жимс самрын хэлбэрийг хөлдөөе. Хөлдөд авчи 260. За 260 болсон байна. За энийгээ бол бутлагчинд хийгээд. За бол нэг энэ жижигхэн бутлагчинд хийгээд. За ингээ буталсан самар жимсний холимгоо. Хатаасан жимсний холимгоо ингээ хийчихье. За энэ дээрээсээ бид нар 1 грамм сахар хийнэ. За сахарын оронд би ингээ бурам хийчих. 20 грамм сахар хийчих. 20 грамм сахар. Сахарын оронд бурам хийчих. За тэгээд нэг жоохон чимэх давс. Тэгээд нэг 10 г тоос. Тосыг бол ямар ч тос хийж болно. Энэ бол маск хийж. Тосч. За мөн зэгийн балныг албаг хийчихье. Би зэгийн баллыг л хэрэгэлдэг, сахарын оронд бол хэрэглэдэг. Би тохиромжтой юм шиг санагддаг. За энэ дээр жоохон хоёр халбах ус хийчихнэ. Сууч хийсэн болно. За ингээ хооронд нь утгаад багсраад сайхан багсраад мөн адилхан хүнсний зориулттай гэлгар ууч юм эсвэл хүнсний скотчнд боогоод хөргөгчин дотроо 30 минут тавина. За түрүү нь бол зуурсан гурлаа бол тавьсан байгаа. За одоо энийг тавиад бас ингээ харахаар зэрэг. За энэ дээр бол 10 гурил дэвчүүл одоо айтайхан байдаг. Надад 10 гурил байхгүй учраас би нэвс хийчихье. 20 г 40 г 10 гурил хийчихвэл их сайхан болдгийг би 10 гурилын оронд жоохон нэвс хийчихье.
бас нэг жоохон самрын гуйл хийчих. За тэгээ энийг бол самар таршилтай улсууд бол идэж болохгүй шүү. Тэрийг бас бодчих хэрэгтэй. Самрын таршилт нь идэж болохгүй. За ингээд шанс маань бэлэн боллоо. За нэг хөргөчөндөө тавьчихнаа. За ингээд шанзаа ингээ 25 грамаар ингээ сайхан жигтгэн бөөрн хийлээ тавьчлаа. Ингээд нийт одоо 24 өөрийнхөө шанз бий боллоо. За одоо ингээ нөгөө гурлаа гаргаж ирээд гурлаа бас тэгшгэн одоо хуваана. За би ингэсийг тооч болж байна. Гэдэг чигтгэн бол гоё болно доо. Би яг хоёр жоох нүдэн баримжаар хаваачлаа. За ингээд өөрийнхөө боломжоор энийхээ гулан дотроо ингэж болоо. За ингэчээд одоо бидний хэвлээд үзье. Ямар болох нь? Хэвээ сайхан тэгшгэн тавиад жигтгэн даруул одоо их гоё болдог. За ийм боллоо. За энийг ингээ хайрын тавганд ханх шүгүүдээ хийж тавиад энэ мэтэр хэвлээд ингээ гаргачихна. Тэгшин жигтгэн даруулахад гоё гоё болдог. Ингээд хийнэ. За ингээд хөвлөлтөө хажууд зэрэг хөвсөн. Энэ одоо шарх сүгэнд 180 градус 15 минут шигнээд болно. Шарх сүг олон тус тустай өөр өөрийн халах системтэй байдаг учраас уураар шарж гэнэ үү, халуунаар шарж гэнэ үү тэрийг өөрснөө харж агаад хэр шархаа тохируулна. Уулын найзуудаа. Би нэг хөрх юм
гамц эхлээ явж байна. Энэ өнгөн талын хээ маань бол ийм хөргөн гарч ирэх юм байна. Талдаа. За энэ ийм цамц болно гэсэн үг. Задгаан гэрт ийм цамц эхлээ явж байна. Энэ бол зүгээр нэг сүлжээсэн мэддэг сүлжээсэн хээ биш. Энэ хоорондоо бас нэг ийм хөргөн нүхтэй. Энд нэг нүхтэй, энд нэг нүхтэй ийм хөргөн сүлжээсэн байгаа. Хэрвээ та нар сонирхож байвал хэрвээ намайг дагаад нэхнэ гэвэл би бичлэг оруулж болно шүү. Та нарт амжилт хүсье.